хүний нутагт явж байсан, хүний эзэмшилд байсан агтаа аваад ирсэн байна. Та нар одоо яаж булааж авч байгаа юм уу? Дээр үе нөгөө нэгдэлч хөдөлгөөн гэдэг шиг. Хойтон жил очиход хүмүүсийн амьдралд ордоод ирнэ. Хойтон жил очиход Монгол руу энэ шийдвэрийг гаргасан цаг мөчөөс эхлээд харах гэж байсан санхүүгийн байгууллага, эдийн засгийн бүх байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоод шууд эдийн засаг санхүүгийн олон улсын хориг Монгол дээр тавигдана. Аль нэг улсын засгийн газар шийдвэр гаргахгүй байж болно. Монгол руу зүгэлж яах юм бэ? Өөрийнхөө бизнесээс булааж авч байгаа улс руу хүний бизнесийг хайрлах уу надуулчих. Өөрийнхөө иргэний хөрөнгийг булааж авдаг улс хүний иргэний хөрөнгийг хайрлах уу? Монгол улсын иргэнийг ирээний ченжээс дорд үзэж байгаа байхгүй. Ийм байдлаар хандж байгаа улс руу хөрөнгө орох уу? Ийм байдлаар 10-20 жил явах ийм эхлэл энд тавигдчих. Та бүхний хэлснээр хүлээж авахгүй. Ийм л өнгөөр явах байх. Ингэх юм бол нөгөө Монголд бизнес хийх гэж байгаа, босох гэж байгаа, худалдаа наймаа хийж байгаа, хөөрхий тэр лангууга түрээсэлж байгаа, жижиг дунд үйлдвэр, тэр ресторан, аж ахуй нэгж ажилуулж байгаа бүхэл хүн хохирно. Энэ үйл явцад явж байгаа бүгдээрээ дотоод нь хутгалцсан хүмүүсийн хувьд би бүр яг үнийн шалтгааныг хэлье. Энэ 65 гишүүн ийм олгуулаа сонгогдсон. Энд олон зовлон байгаа мэдж байгаа. Яг үндэ бол энэ бол Эрдэнэтийн 49-ийн ч асуудал биш. Өнөөдөр ерөнхий сайд руу хандаж энэ 65 гишүүн зөндөө олон асуудал тавьсан байна. Зөндөө олон хүн ажилд оруулах тухай ярьсан байгаа. Ерөнхий сайд бол алтан загсны эмгэн биш. Тэр бүхнийг хэрэгжүүлж чадаагүй. Энэ засгийн газарт дургу гишүүд энд маш олон байна. Их хурлын дарга, намынхаа даргад хандаад дургуутсан гишүүд олон бий. 49-оор дамжиж засгийн газар руу орж байгаа. Өнөөдөр энэ дөрвөн заалттай тогтоол гарлаа, засгийн газар хэрэгжүүлэх гэж оролдлоо, хэрэгжүүлж чадсангүй. Тэгэхээр одоо засгийн газартаа хариуцлага тооцох гэж. Нуус биш шүү дээ. Би тийм юмны сайд болно, би хууль зүйн сайд болно, би сангийн сайд болно. Дотроо мөрөөдөд яриад явж байгаа улсууд биш. Ерөөсөө 49-оор дамжиж засгийн газрынхаа дон дээр суух юм алхмыг хийж байгаа. Ингэж л эрх баригчид балардаг. Ингэж 65 суудалтай хүмүүс 15 суудалтай болдог. Ингэж засгийн эрх барьж исэн хүмүүс сөрөг хүчин болдог. Энэ улс төрд олон жил явсны үед энэнийг харж байна. Дараагийн нэг юм хэлье. За уучлаарай. Гişүүд. Энд ямар шийдэл байж болох вэ гэдэг асуудал байна. Гişүүд. За шийдлийн үед. За яах вэ тэр олны олон хүнээ барихгүй шүү дээ.